Харин гайхаад байгаа байхгүй. Төрийн байгуулалтын байнгын орны дарга итгэмжлэн төлөөлөгч таа шүү дээ. Тэгээ ер нь цаашдаа бид нар энэ үндсэн хуулиндаа тангараг өргөчөөд та одоо юу яриад байна? Энэ парламентын их хурлын гишүүд чинь үндсэн хуулиндаа тангараг өргөөд их хурлын гишүүн болж байгаа шүү дээ. Тэгээ би парламентаа хамгаалсан гэж юм яриад байгаа юм. Тэгэж та болохгүй ш. Та үндсэн хуулиндаа тангараг өргөө үсттэй. Тэгээ чи үндсэн хууль чинь зөрчигдчихэд шүү дээ. Тийм биз? Гэхдээ алдаага хүлээлтээ. Тэгээ тухайн үе би хэллээ шүү дээ. 2024 онд энд их хурлын гишүүд байсан олон гишүүд бай. Юу хийж ийсэн? Бүгд үндсэн хуулиар зөрчсөн биш. Бүгд тангаргаасаа нэтсэн биш. Тийм биз дээ. Тэгээ өөдөөс энийгээ томроодох юм ярихаар харин ойлгомжтой шүү дээ. Харин энэ байдлаа яах юм бэ гэд би таньс процесс юм асуухаар шал өөр